За хасах 343-ийн куб язгуурыг ол гэсэн маань өөрөөр хэлэх юм бол ямар нэг тоог 3 удаа хооронд нь үржүүлэхэд хасах 343 гарна гэсэн үг. Аль эсвэл эн чинь хасах 343-ийн хасах 343-ийн 3-1 зэрэг гэж бодсон ч болно. За энийг бодох хамгийн хэлбэр арга бол үржүүрт задлах арга юм. Юунаас эхлэх вэ гэхээр зүгээр л хасах 343-ыг үржүүрт задлая. За хамгийн эхлээд хасах 1-ийг үржүүрээс гаргачихъя. Тэгэхээр хасах 1-ийг үржих нь 343-тай тэнцвэлрээ. Энэ тоо 2 хуваагдах лөө гэж бодно. Тэгэхээр үгүй ээ, хуваагдахгүй. 3 хуваагдах уу? Тэгэхээр оронгуудын нийлбэр 3 хуваагдахгүй. 10 байна шүү дээ. Тэгэхээр энэ тоо маань 3 хуваагдахгүй. За бутархай тоо учраас 4 хуваагдахгүй. За 5 хуваагдахгүй. Яагаад гэх юм бол 5 эсвэл тэгээр төгсөөгүй байна. За 6 хуваагдахгүй. Яагаад гэх юм бол 2 болон 3 хуваагдахгүй шүү дээ. За 7 хуваагдах уу? Шалгаад үзье. 344-т 7. За 34-т 7 4 удаа багтана. 4 7 28. 34-өөс хасах нь 28 гэхээр 6 гарна. За 3 буулгаад 63-т 7 яг 9 удаа багтана. Тэгэхэд болчихлоо. За 9 7 63 үлдэгдэл гарахгүй. За энэ тэгвэл 7-г үржих нь 49 болно. За 49 бол 7-г үржих нь 7-тай тэнцүү. Одоо тэгэх юм бол өөрөөр энийг яаж бичиж болох вэ гэхээр эн чинь өөрөөр бичих юм бол куб зэргийн язгуурын доор куб язгуурт хасах 1. За хасах 1-ийг үржих нь 7, үржих нь 7, үржих нь 7. Үүнтэй адилхан гэсэн үг. За тэр нь бас хасах 1-ийн куб язгуур үржих нь 7-г үржих нь 7, үржих нь 7-гийн куб язгуур гэсэнтэй адилхан. За тэгвэл хасах 1-ийн куб язгуур хэд вэ? Хасах 1-ийг 3 удаа үржүүлбэл хасах 1 өөрөө гарна. Тиймээс энэ хэсэг бол хасах 1-тэй тэнцүү. Шалгаад үзсэн ч болно. Хасах 1-ийг үржих нь хасах 1, үрждэг нь хасах 1 гэдэг бол хасах 1-тэй тэнцүү. За энэ үржүүр бол нэмэх 1. Тэгэхээр ахаад хасах 1-ээр үржүүлэхээр хасах 1 гарна гэсэн. За дараа нь энэ хэсэг 7-г үржих нь 7, үржих нь 7-гийн куб язгуур. Зүгээр л 7 гарна гэсэн. За энэ тэгээд хасах 1-ийг үржих нь 7 буюу хасах 7 болно. Ингээд хариу маань хасах 7 гэж гарлаа.